За сайн байцгаана уу өдрийн мэндэ. Ер нь бол энэ морин жилиг ялангуяа тэнгэр үзэлтэнгүүд бид нар зүгээр дэмий ингээд алмаараад гоё юм мөрөөдөд өнгөрөөч балмооргүй жил байгаа байхгүй. Энэ жил багтаж амжиж хэдүүлээ эвлэлтэн нэгдэх талаараа одоо юу гэдэг нь Монгол улсаа дахин одоо сэргээ мандуулах талаар маш их зүйлийг хиймээр байгаа. Тэнгэрийн сургуулийн хувьд бол энэ жил бид нар багтаад одоо 21 аймаг дараа иж нэг 100 сумд хурж ажиллаж тэнд сургалт хийх хүмүүстэй одоо ингээд өөрсдийгөө ойлгуулах тэгээд хүмүүстэй одоо юу гэдэг энэ үзэл санаа ихтгэл өмчлөө түгээн дэлгэрүүлэх тэр ажил дээр нэлээд тийм шамдаж ажиллая гэж бодож байгаа. Тэгээд бас бид нар яаж ийнү гэдэг тэр нэг тийм бүгдөө нэг өнцгийнд барьсан тэрийг зөв гэж суугаад байгаа. Тэгээд тэр бүхнийг нэгтгэж нийлүүлэх хамтрах одоо ойлголцдог нэг хэлтэй нэг философи нэг үзэл санаатай болох чиглэлээр бол одоо тасралтгүй ажиллаж тасралтгүй сургалт хийх тийм шаардлагууд байгаа. Тэгээд ер нь бол одоо нэг тийм их оронч үзэлтэй, тэнгэр үзэлтэй энийг Монгол улсынхаа сайн сайхны төлөө, хөгжил дэвшлийн төлөө, сэргэн мандалтын төлөө хувь нэмрээ оруулчих та гэсэн тийм бодолтой тэр бүх хүмүүсийг урьж ийн ер нь. Тэр ер нь бас нэг ингэж харж байхад бол 40 хүрсэн эрд дөрүүдэрсэн агт гэдэг шиг 40 нэмэх дагуулагчд гэсэн тийм клуб байгуулж байгаа. Тэр клубийнхаа уулзалтуудыг бид нар аймаг болгонд явж хийж гин. Өнөөдөр бас Төв аймагта уулзалтаа хийгээд өндөрлж гин. Тэгээ та бүхнийг ер нь одоо хэдүүлээ нэг тийм хариуцлагатай, хамтын хариуцлагатай энэ улс орныхоо эзэн шиг эзэн болж тэгж нэгдэж, нийлж, хамтарч, зовлон жаргалаа ярилцаж, сайн сайхан бүх юма ярилцаж, хуваалцаж, эрдэм мэдлэгээ одоо юу гэдэг нь солилцож, ингэх тийм жил болгоё. Эвлэлтэн нэгдэх жил болгоё. Мориндоо мордох жил болгоё гэж урьж байна. Тэгээ та бүхнийг танд ямар санаа байна, ямар ихтгэл үнэмшил байна, ямар бодол байна, тэр бүхэнтэй чинь би ойлголцоход бэлэн байна. Бид нар хамтарч ажиллахад бэлэн байна л гэж уриалмаар санагдлаа. Баярлалаа.